Ганагийн сүнхт давттай морил. Манайх Солонгосын Дээгүү хотод Мэрэнай гэдэг уран сууцны хотхонд нүүж орсон юм. Их хуучин байр байсан ч зай том цэлгэр болохоор аав ээж хоёрт таалагдсан хэрэг л дээ. Тэр үед би 16 тал байсан болов. Нүүж орсны дараахан нэг орой аав зочны өрөөндөө караконы машинаасаа дуулж эхэлдэг юм байна. Чимээг нь багсах гээд хаалгаа төгжүүлгүй хаагаад унтахаар хэвтлээ. Аав каракодод буусан болохоор унтах гэж хэсэг юм болж угаад эцэст нь зөв хүндэрч унтаадаг. Миний өрөөний хаалга удаан онгойлгуул чахарч дуурдаг. Гэхдээ дөрвөн шиг онгойлгохоор чимээ хардаггүй байсан юм. Шүн дундын үед би хаалга чихрах дуунаар сэрлээ. Тэгээд хаалга руугаа харсан чинь үйл хэлэг нээгдчихсэн байв. Нэг юм бодсон ч үгүй нойроо харамлаад буцаж унтахаар нүдэ ансан чинь дахиад л хаалга чихарч эхэлдэг байгаа. Дүүгэл намайг айлах гээд сэглэг гутаж байна гэж бодоод хөөшгөө унтж байхад яах гэдэг юм бэ явж унтаач гээд бараг л ориллоо. Чив чимээгүй болчихов. Дүү маань хүн зожих гэж байгаа дандаа л өөрөө зочиод орилоод гүйчихдэг болохоор хариу чимээ гарсан үед би тав гүйцэж эхлэв. Бага зэрэг айх маягтай болсон ч босож хаалгаа хаана гэхээс хамаг залхуу үрээд байсан юм. Буцаж унтах гээд нүдэ ансан чинь хаалга дахиад чихардаг ба штт. Энэ удаад хаалга хүний толгой багтах зайтай нээгдэжээ. Яалтчгүй дотор зарс хийгээд хаалгаа очиж хааж түгжчихэд гэрэл ясаасан. Хулаач орж ирсэн байх нэ гэж би бодоод гар утсаараа гэрийн сөрөө утас руугаа залгасан. Ээжийг утас авахаар нь гэрт хэн нэг нь ороод ирчихсэн юм шиг байна гэж хэлв. Даан чийж утасны цаанаас миний ярихыг сонсохгүй байсан бололтой салгачихав. Нэмж хэлэхэд гар утаснасаа гэрэлүүгээ дандаа залгадаг болохоор ямар ч асуудалгүй байдгийг нь би мэдэж байв. Тэгээд би тэр шөнөнгөө сэрүүн хонож хулаач чимээ гаргахыг хүлээсэн ч юу ч олж сонсоогүй. Өглөө болонгууд би гэр доторхоо шалгасан чинь бүх зүйл байдаг байрандаа байсан, юу ч алгуулаагүй байлаа. Жаахан эвгүй санагдсан ч гэлээ нэг хэн бодлого мартцсан. Би жоохон хангат өгөх үү. Энэ явдлаас сар гарангийн дараа аав Америк руу томилолтоор явж ээж ах баг дүү бид дөрөв гэртээ үлдлээ. Манай байр ариун цэврийн 2 өрөөтэй. Ах дүү бид 3 ордог ариун цэврийн өрөөнд ван байдаггүй байсан. Би унтахын өмнө шүршүрт орчхоод өглөө босоод үсээ угаадаг. Тийм болохоор өглөө эрт босч байж үсээ угаах хэрэгтэй байдаг байв. Цааш ярихын тулд байрныхаа зохион байгуулалтыг та нарт хэлж өгье гэж шийдлээ. Аав ээж хоёрын унтлагын өрөө болон компьютерийн өрөөний хооронд ванта угаалгын өрөө байдаг юм. Компьютерийн өрөө цаад мухарт байдаг. Ванта угаалгын өрөө хагас тунгалаг гулсдаг хаалгатай. Угаалгын өрөөнөөс гаднахыг харж болно, харин гаднаас угаалгын өрөөнд доторх юу ч харагдахгүй. Би үсээ угаахдаа толоогоо тонгоолгоод угаадаг ба энэ байрлалаас би хаалгыг харах боломжтой байдаг байлаа. Тэгээд үсээ угааж исэн чинь урт хар юудэнтэй цамцтай өндөр хүн компьютерийн өрөөрөө аажуухан явах нь харагдсан. Манай ах тийм өндөр биш болохоор би бүр гайхчихв. Компьютерийн өрөө мухарт байдаг болохоор тэр хүнийг буцаж явахыг нь хүлээв. Хаалганаас нүдээж салгалгүй харсаар байлаа. Тэгээд үсээ угааж арчичаад компьютерийн өрөө рүү очтол тэнд хинж байгаагүй. Ээж надаас намхан болохоор биш гэдэг нь угаасаа тодорхой. Тэгээд ч би ээжийг очиж цэрээсэн болохоор биш нь бараггүй. Дүү болохоор ээжээс ч намхан. Бас нөгөө угаалгын өрөөнд шүршүрт орж исэн. Тэгээд би ахыгаа очиж цэрээгээд гэр дотураа баахан харсан зүйлээ хайсан боловч ханаас ч олоогүй. Үүнээс хэд хоногийн дараа бас нэг юм болсон. Унтахын өмнө шүршүрт орох гэсэн амар ядраад байсан болохоор өглөө босоод нэг мөс ороод үсээж угаачхыг шийдсэн юм. Тэгээд өглөө 5:30 үед бослоо. Шүршүрт орж байхдаа би нэг эрэгтэй хүн хашгирах чимээгээ олж сонссон. Кинонд хүмүүс цөхүүлээд уунахтаа гаргадаг аваа шиг нэг тийм зөөвөрлсөн хашгиралт. Тэр чимээ намайг шүршүрт орж дуустал сонсогдсон. Шүршүрээс гараад нөгөө угаалгын өрөөнд нүрэ гууж исэн ээж рүү очиод хэн нэгний хашгирахыг сонссон эсхийг лавлсан чинь над руу гайхчарснаа явж цайгаа үгсэн дээ. Бас би хуцгийг нь хизээж сонсож байгаагүй 2 жижиг нохотой байлаа. Нэгийг нь 7 жил, нөгөөг нь 2 жил гарan дижээж угааж хоёулаа яагаад ч юм хуцдаггүй. Хоол өгөхөд л сүүлээ шаргунуулаад ганц нэг гаслах чаydана. Тэр нэг өдөр би гэртээ ганцаар ашиг байсан гэхт болно.
Аав үг нь гэртээ байсан ч гэлээ компьютерийн өрөөнд ажиллая гэд таг бөгчгсөн байлаа. Би том өрөөндөө нөгөө хуцдаггүй хоёр нохоотойгоо зурагт үзэж байсан юм. Чив чимээгүй байлаа. Гівгэн нэтхэн өнөөмө хоёр нохоо маань зэрэг ухас хийж босоод хаал руу очсон хуцдаг вэ шүү. Хаал руу хуцсангаа буцаж эргэж над руу ирж тойрч гүйчгээд буцаж хаал руу очиод хуцаад л байлаа. Энэ чимээнээр аав өрөөнөөсөө гарч ирээд юу болоод байгааг асуув. Би ингэсэн чинь инглээ тэглээ гэд хэлсэн. Аав хаалгыг онгойлгож үзсэн ч дотор нь юу ч байгаагүй. Тэгээд би нохтоо өрөөнд нь оруулсан. Бүр дараа нь охин дүүдээ өөрийнхөө харсан сонссон юмнуудыг ярьсан ч дүүч гэсэн тэр зүйлийг харж байсан гэхин тэр. Харанхуугаас айдаг болохоор дүү маань өрөөнийхөө хаалганд завсар гаргаж унтдаг бөгөөд хаалганыхын цагуур ямар нэгэн зүйл сүртэс хийгээд өнгөрдөг гэсэн. Бас нэг удаа би такси бариад Миранай хороолол явъя гэсэн чинь жолооч нөгөө нэг нөхөр гэртээ амиа оруулчихдаг орууллаа. Дээгүү даяар алдартай да гэсэн шүү. Тэр байр нь манай байр байх вэ гэж айсандаа би жолоочоос дэлгэрүүлж асууж чадаагүй буусан. Ингэсээр эцэст нь манай 2 жилийн дараа өөр хороолол руу нүүсэн юмдаг. Аав ээж хоёр гэв гинэтхэн л нүүх шийдвэр гаргаад бидэнд уучраач хэлэлгүй маш хурдан нүүжвлээ. Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Нэг удаа би гэртээ ганцаараа 7 хоног болсон юм. 15 тал болсон баг. Ах эгч нар маань бүгдээрээ тусдаа гарчихсан. Аав ээж хоёр болохоор нэг тийшээ явцсан байсан юм. Ганцаараа байх надад яах хэцүү байсан л та. Яагаад гэхээр ямар нэг аюул намайг занал хийлээд өгөх шиг санагдсан болохоор тэр. Гэхдээ азаараа 7 хоногийн турш юу ч тохиолдсонгүй. Аав ээж хоёрын ирэх өдөр ч болов. Уцаар ирсэн чинь 2 цаг орчим машинаараа давхиад ирнэ гэж байна. Нар гийсэн үд байлаа. Би арын хашаандаа нохотойгоо хамт байж байв. Ганцаараа байх хугацаанд минь ямар нэгэн зүйл тохиолдоогүй. Тэгээд ч аав ээж хоёр ирж яваа болохоор сэтгэл санаа сайхан байв. Гэтэл генет төрсөн тэр нэгэн мэдрэмж гэмээр юм уу, зүнж гэмээр юм уу зүйлээс болж би аав ээж хоёроо эртэл бүтэн 2 цаг гэртээ оролгүй байшингийнхаа гадаа суусан юмдаг. Нөхцөл байдал нэг л биш байгааг сануулсан мэдрэмж төрөөд байдаг та. Яг л тийм мэдрэмж. Тэгэхэд би байшингийнхаа террас дотор хоолны өрөөний томоо цонхны харалдаа доор нохотойгоо яриад сууж байсан юм. Нэмц овчарк Австрал хотож нохон ирэл эзэлтэй. Нохоо маань байшин руу хараад өмнө минь сууж тоглоом хаазан тоглож байв. Манай байшин 3 давхар бөгөөд яг бидний дээр хоолны өрөө байсан. Ингээд нохоогоо тоглохыг нь харангаа түүнтэй ярилцаж байтал чахарсан чимээ хальт сонсогдох шиг болов. Яг л хоолны өрөөний сандлыг хөдлөхөд шалтай хаврын дуугардаг чахарсан чимээ мөн шүү. Гэвч дахиад дуугараагүй, тэглээж сонсогдох төдий байсан болохоор би тоосонгүй. Доошоо нохор руу харсан чинь нохоо маань толгоогоо байдгаараа дээрх цонх руу үлийлгчихсэн чихэн сортолцоод хөдөлгөөнгүү зогсож байв. Тэр ямар нэг юм сонссон байх та гэж би бодсон. Нохоо маань дараа намандаа тоглоомоо зуусан чихтэй хүзүүгээ хачин гэлжилгсэн. Тэр өмнө нь хизээч ингэж хөдөлж байгаагүй. Учир нь би нохоотойгоо баян хамт байдаг, бараг л миний төрсөн дүү шиг санагддаг байсан юм. Тэгтэл харин би лав үгээр илэрхийлж чадахгүй тийм хачин хөдөлгөөн хийдэг байхаа. Дараа нь нохоо тийчээд хүмүүстэй ярилцахад нохоо аюул мэдэрсэн үедээ тиймэрхүү хөдөлгөөн хийдгээ гэж байсан. Дараа нь нохоо маань тоглоом амнаас унгаад над руу ширтсэн. Яг л ямар нэгэн зүйл хэлхийг хүссэн мэт миний нүд рүү ихцлэн ширтсэн гэж. Тэгсний хоолны өрөөний цонхны яг доор нь очиод архирч гэлсэн. Чихэн сортолцоод нүдэн цонх руу ширтэж бие нь дайрахад бэлэн болсон байлаа. Архирах нь улам чангарсаар л байсан. Нохоо маань юу руу архирч байгаагаа мэдэхгүй байсан баг. Гэхдээ л тэр зүйл нохоод маань таалагдсангүй болол тоо. Яг тэр мөчөд би ингэж болохгүй те гэж бодоод бүх зүйл хэвэн байгаа юм шиг жүжиглэж гэлсэн. Тэгээд нохоогоо хөгжилтөөр дуудаад явган суулаа. Нохоо маань толгоогоо над руу эвгүй эзэн мууданаар эргүүлэн харав. Тэр хөдөлгөөн нь одоо бодхоос ч амар. Тэгээд тэр миний нүд рүү дахиад л ширтгэн тэр. Хамаг бие минь ар зайж ясандаа хүртэл чичирч гэлсэн. Би хоошоо ухарч ардаа байсан сандал дээр удаан нар суув.
Нохоо маань жиргэж хараад дахиад л архирч тэгснээ үе хуцаж эхлэх тэр. Хотч нохтод байдаг төрөлхийн зүүн совин нь тэдний хизээж хурдаггүй гэдгийг би мэдэж байлаа. Түрүүн хэлсэнчлэн аав ээж хоёр маань 2 цагийн зайтай ирж явсан юм. Тэгээд би тэрхүү 2 цагийн турш гадаа террасанд сандал дээрээ нохоогоо арцуулсан. Эхний цаг гарангийн турш ямар ч хөдөлгөөнгүй хамаг анхаарлаа дээрээ байгаа хоолны өрөөний цонх руу хандуулан нохоо маань зогссон. Дараа нь жаахан биеийн чилсэн юм уу яасан суусан ч гэлээ анхаарлаа ердөө сарниулаагүй. Энэ хооронд би юу ч харж сонсоогүй. Хоолны өрөөний цонхны хөшгийг татчихсан байсан л та. Тэгж нэг юм аав ээж хоёр маань ирлээ. Ээж намайг террасан дээрээ сууж явахад олж ирсэн бөгөөд би гэртээ орж хоолны өрөөг шалгахаар шийдлээ. Тэгээд дээд давхарлаа өгсөж хоолны өрөөг шалгаад хинч байхгүй олж мэдээд цонхороо харсан. Нохоо маань намайг цонхны цаанаас хараад санаа нь амрах шиг болж биеэ шилгээж үлээ. Тэгэхэд манай байшинд юу болсныг би мэдэхгүй. Гэлээч нохоотойгоо байсан цагт алдсахгүй гэдгээ ойлгосон доо. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.